Ингээд ээлжит нэгэн уул хадтай, осол аваартай, он сонирхолтой болсон бодит гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэнд Непал улсын нутаг дэвсгэрт оршдог Аннапурна гэдэг уулын тухай ярьж өгнө. За энэ уул маань хятад Непалийн хил дээр бол яг биш. Ерөөсөө Непал улсын яг төв хэсэгт байдаг. За тэр тусмаа Гандаки гэдэг нэг хөөрхөн муж байдаг. За энэ уулсаар хүрээлэгдсэн энэ мужийн хамгийн хойд хэсэг дээр энэ Аннапурна гэдэг энэ бүлэг уулс байдаг. За Аннапурнагийн бүлэг уулсыг бол ерөнхийдөө массив гэж хэлдэг. 6-аас 7 огцом тийм өндөр уулс байдаг. За эднэрийг базаад шууд Аннапурнагийн дархан цаазат газраа гэдэг Непалийн засаг захиргаанаас бол дархалчихсан. За энд аялал жуулчлал болон бас бус юмнууд бол зүгээр тултал хөгжиж өгсөн. За яг энэ Аннапурнагийн ойр орчимд ирээд жишээлбэл Аннапурна бааз дээр ирээд ингээд ойр тойрноо харах юм бол та зөвхөн 6 юм уу 7 төрлийн маш өндөр 7000 метрээс дээш өндөртөө үзэсгэлэнтэй уулуудыг яг нэг дороос нэг байрлалаас бүр ингээд айгүй гоё харах ийм гоё байгалийн тогтцтой газар байдаг. Тэр тусмаа Аннапурна 1-р баазын энэ ингэр дээрээс өглөөний нар мандахыг харна гэдэг зүгээр жаргалын дээд гэж дэлхийн аялал жуулчлалын тэргээр яваад үзчихсэн тийм туршлагатай сайхан хүмүүс бол хэлдэг. За жилд зөвхөн энэ Аннапурнагийн энэ дархан цаазат газрыг зүгээр явган тойрч гороо хийж байгаа хүмүүсийн тоо гэхэд л 100,000 хүн байдаг гэж. Зөвхөн авирахгүйгээр зүгээр ингээд тойроод ингээд яв. За энэ аялал бол ойролцоогоор нэг 25-аас хэд гэдэг лээ 50 км-ийн зайтай явган аяллаа тийм замууд бол байдаг. Энэ тэгээд энэ аяллаа замаар ингээд явах юм бол магадгүй бүр ууланд авирснаасаа илүү их хэмжээний гоё таашаалыг бас өгдөг, авдаг. Тэгээ аялал бол мэдээж танаас шалтгаалаа 3, 4, 7 хоногоос бас ингээд үргэлжлээд явах. Ингээд явж байхдаа өндөр бүсийн нам дунд бүх байгалийн тогтцоодыг яг ингээ газар дээр нөрөө мэдрээд ингээд явах амар гоё трек гэж хэлээд байгаа ийм гоё явган аялал бас болдог. За Аннапурна гэдэг энэ гол уул маань бол ерөнхийдөө дэлхийн 8000-аас дээш өндөртэй топ 14 уулс гэж байдаг. Тэрний яг 10-т ордог. За 8091 метрийн өндөртэй энэ Аннапурна гэдэг уул бол аялал жуулчлал тэдсмаа уулын спорт сонирхдаг хүмүүсийн заавал гарах ёстой, авирах ёстой, дайралт довтолгоон хийх ёстой гэдэг тийм листэнд байж идэг юм уул. За үүнийгээ дагаад осол аваар янз янзын зүйлүүд их болдог. За тэрийг энэ бичлэгийнхаа дунд төгсгөл хэсгээр ингээд шигтгэхэд явчих. За Аннапурна гэдэг уул бол хүн төрлөختөн 8000 метрийн өндөртэй уулан дээр анхны гарсан тохиолдлыг яг энэ Аннапурна дээр бол хийсэн байдаг. 1950 онд Францын уулын экспедиц буюу альпинистууд яг энэ уул руу бол амжилттай довтолгоо хийсэн. За тэгээд энэ Францын экспедиц гараад өөрсдийнхөө туг далбааг намруулаад дэлхийд даяар Франц хүмүүс Аннапурнаг эзэллээ гэдэг ийм том мэдээлэлтийг бол бэлтгэжсэн. За энэ нь бусад уулчтад маш том урам зориг өгсөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл 8000-аас дээш өндөртэй ууланд авирах хамгийн том ийм боломж болцоо байгаа юм байна, болох юм байна, чадах юм байна гэдэг маш том урмыг өгсөн гэж уулчид ярьж бичиж үлдээсэн. Ерөнхийдөө бол энэ Аннапурна гэдэг уулан дээр гарч ирсэн уулчид тэр тусмаа мэргэжлийн өндөр ууланд гардаг туршлагатай ийм хүмүүс бол Аннапурна дээр бол их унаж амиа алдсан. За эрсдлийн үнэлгээгээр бол 32% гэж үздэг. За энэ юу гэсэн үг гэхээр нөгөө нэг зэрлэг уул нэрээр алдарсан
К2 уулчин өөрөө түвшин нь бол 25 байдаг. Тэгэхээр К2-оос илүү хэмжээний хүн амьтан унж үхэх эрсдэлтэй юм аюултай уул. За яагаад ийм аюултай байгаа гэхээр игц одоо энэ босоо ханнууд одоо маш хүчтэй салхи шуурга цаг агаарын ямар ч төлөвлөгөө энэ төр одоо төлөвлөгөөнд ордоггүй ийм айхтар догшин авиртай уул хад байдаг. Тэгээ энэ дээр авирж байгаа туршлагатай уулчаад ингэж их үхээдсэн учраас Непалийн засаг захиргаанаас бол үе шаттай янз янзын том арга хэмжээнүүдийг авч аюулгүй байдал тэр тусмаа Шерпа болон тэр бүлэг багийнхныг аягүй сайн зохион байгуулалтанд оруулснаас хойш буюу 2012 оноос хойш одоо энэ Анапурна уулан дээр гарч байгаа осол аваарын тоо бол мэдэгдэхүйц буулсан байгаа. За 32% гэдэг бол маш өндөр. Ойролцоогоор бараг 3 хүний нэг нь авирж явахдаа унаад амиа алдаад байна гэсэн үг. Тийм учраас энэ бүх зүйлийг тооцоод ямар ч байсан ослын хувь хэмжээг бол бууруулаж үзсэн. За ингээд өнөөдрийн байдлаар бол 20% хүрчээд байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цагтаа К2-ийн өмнө явж исэн одоо ийм амар рисктэй бол одоо К2-ийн яг ард явж байгаа гэсэн үг. Цаашдаа энэ хувь процент ингэж хэлбэлзэж болно. Хэрвээ ямар нэгэн одоо ингээд туршлагагүй янз янзын хүмүүс ингээ уул хад руу авираад ингээд унаад ах юм бол тэр унж байгаа нас орж байгаа хүмүүсийн тоо тэрэнд гарч байгаа жилийн график энтерээс баланслаад ерөнхийдөө К2 руу энэ юу Анапурна юу гэдэг тиймэрхүү графикууд бол банк хэлбэлцэнэ гэсэн үг. Тэгэхээр хэдий чинээ осол аваар баг гарна төдий чинээ энэ уулын эрсдлийн үнэлгээ бол багасж байна л гэсэн үг байгаа юм. Анапурнагийн бусад одоо 8000 м-ээс дээш өндөртэй уулуудаас хамгийн том ялгардаг нэг шинж байдаг. Тэрний өгөхөр өмнөд талаас бол авиралтыг хийдэг. За өмнөд талын авиралтын эхний 3000 м бол ерөөсөө маш ихц ирч хүчтэй ийм одоо юу гэх юм хитрхи ихц одоо бараг л юм пирамид шиг юм байдаг. Тэгээ энэ дээр асар их осол аваар гардаг. Яг энэ 3000-ыг л давхад бол нэлээ хүч цуцдаг ийм айхтар уул байдаг. Тэгээ өнөөдрийн байдлаар ерөнхийдөө бол Анапурна дээр нэг ойролцоогоор 400 орчим хүн бол гарчаад байгаа. За энэ хүмүүсийн нэг 70-аас 80 хүн бол одоо тэр ууланд бол амиа алдсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол бас л өндөр эрсдэлтэй аюултай. Тэр тусмаа 2014 онд одоо энэ уулан дээр одоо ингээд авиралт хийж явах үед маш хүчтэй цасан шуурга болсон. За энэ цасан шуургын үеэр 43 хүний амийг бол ингээд аваа явчихсан. Тэгэхээр ерөөсөө ийм амар одоо мэдээж энэ багууд чинь цаг агаар бүх зүйлийг салхины хүч энтрийг тооцоод дайралтын төлөвлөгөө гаргаад яг техникийн хувьд болон туршлага бүх зүйлээ бодоод ингээд довтолгоонууд үйлдэж байгаа. Гэтэл альва төлөвлөсөн зүйлийн 90% бүтдэг тийм географик байдаг байхад энэ Анапурна дээр ерөөсөө бүх юм шууд эсрэгээр хэрэгдэг. Өглөө нартай байсан бол 15 минутын дараа шуургатай. Шуурга нь 20-30 минут болоо зөксөхгүй 2-3 өдөр 7 өдөр сараарч үргэлжлэх тийм эрсдэлтэй. Тэгэхээр өндөр уулын цаг агаар гэдэг бол хүн төрлөختөн тэр зам хүний эсрэг чиглэсэн мэт одоо тийм амар эрсдэс аюултай юм байдаг. Ерөнхийдөө бол одоо энэ Анапурна гэдэг уулыг Непал тэгээд урагшаага энэтхэг одоо хиндичүүд нутгийн одоо ард түмэн юу гэж ярьдаг вэ гэхээр одоо энэ бурхны одоо хүн төрлөختөнд өгсөн одоо мөнхийн хоол юм гэж одоо нэрлэдэг. Анапурна гэдэг үгийг орчуулах юм бол яг тэгж уншигддаг. Одоо мөнхийн хоол гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Анапурнагийн өндөр цэгээс асар их хэмжээний одоо минералтай одоо эрдэс бодистой ус доошоо хайлаад тэгээд одоо энэ энэтхэгийн болон энэ сав газруудаар ингэж энэ том гол мөрөнгө одоо үүсгэж урсдаг одоо бүх юмний сүрс болсон энэ эрдэстэй энэ ашигтай бактеритай усаар одоо энэтхэгийн тэрбум гарan хүмүүс одоо ногоо будаа тариагаа хийгээд ингээд сайхан идэж уугаад одоо өнөөдрийн хүртэл сая хүнийг бол тижээж байгаа гэж ярьдаг. Тэр 1950 онд одоо Анапурна дээр хамгийн анх гарсан Херцог одоо Морис Херцог гэдэг Франц хүн болвол
яг энэ хүний хувьд бол одоо анх удаа 8000 метрийн өндөрт хүн гарсан тийм шанг татаж одоо тий бусад уулчтыг бол араасаа дагуулсан гэж яриад байгаа. Гэтэл энэ хүн чинь өөрөө яг бүр дээр үедээ тий 1920-од оны үед Эверестэд одоо хүртэл авирж ийсэн. Гэхдээ яг оргил дээр нь бол гарч чадав. Ямар ч байсан ойролцоогоор 8500 метрт бас очиод буцаад явж исэн гэдэг тийм түүхэн баримт байдгийн байлээ. Тэгэхээр энэ одоо Морис Херцог гэдэг хүн бол ерөөсөө уулын талаар бүр мэрэгчсэн. Дэрцмө бүр хит өндөр уул руу ингээд авираа сурчсан олон жилдээ ингээд явж исэн юм хүн байна гэдэг тийм багцаа гардаг. Дэрцмө одоо энэ хүн өөртөө өөрийнхөө одоо энэ авиралтанд зориулж бүхэл бүтэн кино хүртэл үлдчихсэн. Тэгээ Victoire de Annapurna гэдэг тийм алдартай гоё тий кино өнтрийг хийж исэн байдаг. За мэдээж ингээ хүн орчихсон учраас одоо өөр хүмүүсийн хийгээгүй барээгүй юмыг хийн гэдэг нөгөө рекорд тогтоох өвчин чинь хөдөлж эхэлнэ. За тэгэхээр яг үхээр 1970 онд одоо Анапурнагийн өмнөд хэсгээс хүчил төрөгчгүй авирцгаая гэдэг тийм уралдаан болсон. За ингээд энэ бөөн уралдаан үеийн болоод ингээ явхад одоо Британий экспедиц нэг хүн бол одоо тий амжилттай гараад буцаж бууж явах үед бас амиа алдсан байдаг. Тэгэхээр хүчил төрөгчгүй их авирна гэхээр асар их хэмжээгээр зүрх судас болон бие физиологинд асар их одоо ядралт одоо ядаргаа янз янзын тийм хэцүү зүйлүүд болдог. За үүнээс болж одоо буухтаа өксөхдөө ихэнх хүмүүс амиа алддаг. За тэнгууд эдний багтаа өрсөлдөж исэн Хенри Дэгэр өдөрдүүлсэн Британий армийн экспедиц одоо тэдний хажуугаар бас өрсөлдөж гүйжиж одоо тий бас ингээд дээшээ гараад ирсэн. Гэх мэтээр ерөнхийдөө өндөр уулан дээр янз янзын одоо рекорд тогтооё гэдэг одоо үн бүжиг нам бол их болдог. Ингээд амжилт болгоныг харахаар ард нь заавал нэг осол аваар ингээ сүүдэр юм шиг ингээ дагалдаж явж байдаг. Жишээлбэл 78 онд одоо Арлен Блумер ахлуулсан Америкийн эмэгтэйчүүдийн Гемлан экспедиц гэдэг нэгэн томхон баг бол Анапурнаар бол довтолгоон үлдсэн. За ингээд энэ Гемлан нуруунд болсон Америкийн нэгдсэн улсын анхны одоо тэ баг экспедиц болж одоо ингээд түүхэнд үлдсэн байдаг. За энэ эдийг ингээд тэн дээр гарсны яг дараахан 10 сарын 15-нд одоо хоёр дахь өөр оргилын баг одоо ингээд бас явж байгаад осол аваар төртөж бас нас орж исэн юм байдаг. Тэгэхээр амжилт болгоны ард асар их үнэтэй одоо хүний амьдрал эдэн мөнгө одоо цаг хугацаа өчнөн зүйл бас өргөдөж идэв. За ингээд байж итэл 1987 онд одоо 2 дугаар сард Польшийн уулчин Ижи Кукучка гэдэг тэргүүтэй нөхдүүд одоо анхны өвлийн авиралтыг бол ингээ хийчихэж байгаа. Тэгэхээр өндөр уулан дээр одоо ингээ анх гарсан хүмүүс өөрсдийн гэсэн маршрутыг үлдээчдэг. За тэгээ араас нь сонирхож явж байгаа хүмүүс энэ аюулгүй маршрутаар нь яваад буугаад ингээд яваад байдаг. Тэгэнгүүт одоо зарим төрлийн одоо уулчид болохоо шинэ маршрут нээх одоо тиймэрхүү арга ажиллагаанд ордог. Тийм учраас одоо ийм өндөр уулуудад 4-өөс 5, 6, 8, 10 гаруй хүртэл одоо тийм янз янзын тийм авиралтын маршрутууд бол бий болчихсон. Тэндээсээ шалтгаалаад бас хэцүү хөнгөн хүнд гэдэг тийм маршрутын чиглэлүүд бол гарчин. Тэгэхээр та яг анханасаа ямар маршрутаар довтолгоон үйлдэх вэ гэдгээс чинь аян замын чинь одоо бүх төлөвлөгөө нарийн цаг хугацаа бүх юм гарна. Бүр одоо амар аялаа сурчсан, авираа сурчсан хүмүүс бол хүний маршрутаар бол явах дурггүй. Өөрийн гэсэн маршрутыг нээгээд тэр маршрутаа өөрийнхөө нэрлэх гэсэн тиймэрхүү одоо сонирхолтой байдаг. Өөрөө маршрут нээж чадахгүй байгаа хүмүүс яадаг гэхээр хүний явсан маршрутын цагийг одоо илүү богиносгож рекорд тогтоох гэж бас үздэг байгаа. Жишээлбэл нэг газар 28 цаг явж исэн гэдгийг сонсчих юм бол би энийг 20 багтаандаач гэдэг юм уу. Ингээд ерөөсөө энэ өндөр ууланд гарна гэдэг чинь цэвэр өрсөлдөөний асуудал. Зүгээр нэг аажуу тавихан алхаж очиод буцааж бууж ирээд би тэн дээр гарсан штэ гэдэг тийм бичиг цаасаа үзүүлнэ гэхээсээ илүү өмнө гарч исэн болон ирээдүйд гарах хүмүүсээс илүү хэмжээний амжилтыг үзүүлж тэрнээс адреналин авч одоо өөрийгөө те баярлуулах гэсэн нэг тиймэрхүү зүйл бол явагдаад байдаг. Өндөр уулан дээр нэг гарцсан хүн өндөр уулан дээрээс бүгдийг хараад мэдэрчгсэн хүн цаашдаа ер нь энэ тэндхийн өндөр уулан дээр гарах гад байдаг. Хөгшөрсөн ч гэсэн гарах гад байдаг. Ямар сандаа нөө Японы иргэн 80 настай өвгөн чинь за би нэг 10 жил хичээж байгаа эртээдээ буцаж ирнэ гэж хэлээд бууж ирсэн байдаг. Тэгэхээр Япон хүний ингэж хэлсэн зорилго бол биелжиж л одоо дуустдаг тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгэхээр одоо энэ өвгөн бол одоо эртээд ийшээ гарах нь бол тодорхой.
Анапурнаг бол ерөнхийдөө зөвхөн өндөр уул гэж харах юм бол бас өрөөсгөл болно. Өөрөө нөгөө байгалийн тогтоц, гоо үзэсгэлэн, за баялаг, байгалийн баялаг, дээрээс нь одоо энэ соёл уламжлалын маш том төв болсон газар учраас Анапурна дээр авирахгүй ч гэсэн хажуугаар нэг аялаад үзнэ гэдэг бол хүн болсных бас маш гоё кайф авна гэдгийг бол дэлхийн аялал жуулчлалын холбооноос бол байнга хэлдэг. Яг уу аялал жуулчлал тэр тусмаа адал явдал сонирхдог хүмүүсэд бол Анапурна бол аюулгүй өгөөчтэй тийм ашигтай сайхан туршлагыг бол санал болгодог. Гэхдээ нарийн төлөвлөлт шийдэмгий зоригтой, хурдтай, хүчтэй одоо дайралт товтлогоонуудыг хийхгүй болвол бүх зүйл 100% оронгоор эргэдэг тийм эрсдэлтэй. Маш одоо эрдээ хутган дээгүүр алхаж байгаагаас ямар ч ялгаа байхгүй. Дэлхийн хамгийн одоо туршлагатай янз янзын уул хатан дээр гараад янз янзын зовлон жаргал үзчихсэн туршлагатай уулчид хүртэл Анапурнагийн одоо эвгүй налууд дээр бол асар их хэмжээний барьц алдаж яах гэж гарав яагаад энд ирэв гэдэг тиймэрхүү одоо сэтгэл санаагаар бол ундаг. За тэгээ унсан ч гэсэн нэгэнт одоо голдоо явж байгаа тохиолдолд эргэж буцах зам байхгүй төгсгөлийн үзэхээс одоо ямар ч арга байдаггүй. Анапурнагийн одоо массив буюу бүлэг уулс гэж яриад байгаа. Тэр нэг 6-аас 7 уул байгаа гэж түрүү хэлснээр эднэрийг нэрлэхдээ дандаа Анапурна 2 энтер гэд нэрлээд ингэж явцдаг. Өмнөд хойно Анапурна энтер гэд янз янзын нэр өгсөн байгаа. За тэгээд жишээлбэл одоо өвөрмөц пирамид хэлбэртэйгээр бусад уулаасаа ялгардаг нь бол одоо энэ Анапурна 2 гэж уулдаг. Энэ болохоор 7937 метрийн одоо өндөр дээр байдаг. Ерөнхийдөө шууд пирамид гэж хэлж болно. За тэгээд эндээс яг энэ уулын өврөөс одоо ингээд явган аялын маршрут энэ төр хийгээ зураг хөргөө селфи хийгээд явхад бол маш гоё харагддаг ийм сайхан байгалийн тогтоц. За тэгээ ерөнхийдөө өндөр уулууд ихэвчлэн дандаа ийм пирамид хэлбэртэй байгаад байгаа. За тэнгууд залгуулад Анапурна 3 гэдэг бас нэг тийм уул байгаа. За энэ уулуудад бас дандаа энэ авиралт болон янз янзын маршрут замууд бол байгаа. Доогуур нь болохоор явган аяллахын зориулсан түүнийг дагаа кемпүүд, баазууд одоо эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт одоо энэ Непалийн эдийн засагт одоо энэ өндөр уулсынх нь оруулж байгаа хөрөнгө одоо эдийн засгийн нөлөө бол маш их байдаг. За миний сая харснаар бол 2024 онд Непалийн засаг захиргаа уул одоо хариуцсан яамнаас бол ойролцоогоор 1000 орчим зөвшөөрлийг одоо Непалийн уулуудад гарах одоо тийм лимитийг бол энэ жил тогтоосон гэдэг байгаа. Нэг 1000 орчим. Энэний нэг 400 орчим нь болохоор Эверестэд гарна гэж зөвшөөрөл авцгаа. Үлдсэн 600 нь болохоор одоо энэ Анапурна тэргүүтээ бусад уулууд байгаа гэсэн үг. Тэгэхээр хүн болгоно Непал Эверест гэхээр л одоо хүн болгол Эверест рүү авирдаг юм шиг бодоод байна. Үгүй. Тэр ингээд өөр бас том уулууд байдаг. Миний санаж байгаагаар бол одоо дэлхий дээр байдаг хамгийн өндөр уулын 6 Непалийн нутаг дэвсгэрдэг. Тэгэхээр Непал гэдэг улс маань өөрөө асар өндөр уулын бүсэд оршдог. За тэрийг дагаад тэрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоод ингээд маш сайхан ингээд сурчилж чадсан учраас өнөөдөр хүмүүс асар хэмжээний мөнгө төрөг төлж иш явдаг. Ерөнхийдөө Непалийн одоо эдийн засагт үзүүлж байгаа нөлөөгөөр аялал жуулчлал, уулын спортын аялал жуулчлал эдийн засгийнхаа 10%-ийг бүрдүүлдэг гэж байна. Энэ бол асар их хэмжээний одоо мөнгө доллар одоо энэ Непалийн эдийн засагт орж ирж байна гэсэн үг. Анапурна уул нь бол яг хуу техникийн авиралт хийхэд бол маш хэцүү. Бараг ихц, бүр налуу ийм газар байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо яадаг гэхээр арай илүү адреналин хүссэн амьдралаас арай илүү амтыг амсах гэсэн ийм эрэлхэг зоригтой туршлагатай уулчод ингэж очиж энэ дээр одоо янз янзын тийм дайрал довтолгоонуудыг бол хийж идэг. Тэгэнгүүт араас нь одоо Анапурна 4 гэж бас нэг уул байдаг. За энэ уул нь нөгөө бус уулуудаас юугаар ялгаатай юм гэхээр ерөөсөө цул хад байдаг. За энэ хадны авиралт гэж бас байдаг. Уулны спортоор явж байгаа хүмүүс чинь дам бас алхаад байхгүй. Цасан дээгүүр ганцхан ингээд зам гаргаа гүгээд байхгүй. Бас ингээд хаданд авирах ихц босоо хэвтээ одоо янз янзын тийм одоо эвгүй хаднууд байна. За энэ хаднууд дээр очиж одоо бэлтгэл хийх юм бол Ана 4 гэдэг ууланд очиж болдог. Энэ нь болохоор 7525 м одоо урттай. Тэгээ хаданд авирж исэн туршлагатай хүмүүсийг одоо өөрсдийн багтаа аваад явах юм бол дараа нь
дэлхийн энд тентхийн эвгүй одоо тэ хажуулуудаа ууланд авиралт хийхэд бол асар хэмжээний тийм практикийн туршлагатай дэм болдог. Эверестэд гараад уулан дээрээс харахад их гоё харагддаг, өглөө нар мандахад гоё байдаг гэж бас ярьдаг. За К2 дээр гарсан хүмүүс уулсын уул бол К2-ын байна гэж бас дуу алдчихсан тохиолдол байдаг. Гэхдээ Анапурна шиг тийм панорама үзэмжийг үзүүлдэг уул бол дэлхийд байхгүй. Анапурнагийн одоо зүгээр л өмнөд Анапурна гэдэг орой дээр гарахад л амар гоё одоо тийм үзэмжтэй байдаг. Анапурна нэг дээр гарснаас илүү Анапурна өмнөд дээр гараад тэр нь яг 7219 м өндөртэй байдаг. Тэн дээр гараад ингээд байгалийн тогт зүйлийг харахад бол дэндүү гоё байдаг. Энийг бүр стратегийн байршил гэж ярьдаг. За энэ дээр бол аялагчид маш гайхалтай үзэмжтэй тийм гоё зураглал өөрийнхөө утсанд олон сэтгэлд бол авч үлддгээр юм ялгаа. Тэгэхээр уул болгон өөр ингэсэн онцлогтой хамгийн өндөр уулнаас хамгийн гоё харагдана гэсэн үг бас биш. Та 7000-аас дээш өндөр уулуудын ингээд хэрэн хисээд өөрөө ингээд авирч явж байгаад ингээд та яг нэг газар олох юм бол яг тэр л таны сэтгэлд хамгийн тод үлдэнэ гэсэн үг. Анапурна уулыг одоо тойроод аялжуулчлалын бүс болон дархан цаазад газрыг 1986 онд Непалийн засаг захиргаанаас бол гаргачихсан. За ингээд хууль зүйн талаасаа бол ингээд дархлагдаад эхлэнгүүд байгалийн одоо энэ ургамал амьтан тогтоц энэ төр бол одоо шууд ингээд хамгаалтанд орчиж байгаа. За тэгээд Анапурна мужи нь өөрөө угсаатны бүлгүүдийн одоо өлгийн нутаг болчиход байгаа. Жишээлбэл Гүрүнг, Такалис, Манангис зэрэг одоо угсаатны бүлгүүд амьдарчтай өөр өөрсдийн өвөрмөц ёс заншил элгэмсэг дотн тэр үйлчилдэг тэр байдлаараа бол дэлхийд бол үнэхээр гайхагддаг. Тэгэхээр аялал зугаалга гэдгийг бол маш сайн судлаад хаана яаж очих уу, яах уу, ийх үү тэр зам аялал жуулчлал хөгжсөн газруудад очивол айгүй гоё. Тэрнээс биш амьдралал аялал юмаа гэж юу ч юм харанхуй давхиж очих. Тэнд очиж цаг мөнгө хамаг юм алдчих яхаар ядаж те Непалийн юм Анапурнагийн дархан цаазарт ч юм уу эсвэл одоо те өмнөд Африкт бол одоо Сабисандын те эсвэл Крюгерийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн за Америкт болохоор ч н одоо янз янзын те ийм гой галтуулын бүсүүд гэх мэт ийм уулын ийм дархан цаазат газрууд бол өөрөө үнэхээр аялал жуулчлалд хөгжчихсэн байдаг. Энэ дээр ерөөсөө бүх эрсдлийн үнэлгээнүүдийг гаргаад амар тайван аюулгүй эдийн засгт хэмнэлттэй тийм аялах тийм том маршрутууд бол байдаг. Иймэрхүү юмнуудаар гой судалгаатай явах юм бол аюу гоё байдаг шүү. Тэгэхээр аялал бол биш амьдрал бол аялал гэхээс илүү амьдрал бол тэр чигээрээ судалгаа шинжилгээ болгоомж юм байна гэдгийг одоо миний яриад байгаа олон түүхүүд та бүхэнд бол хэлж өгöd байгаа. Тэгэхгүй бол одоо манай том инфлюенсер янз янзын дагч хүмүүсөө ерөөсөө амьдрал бол аялал цүнхээ аваад одоо шууд гаргадаг. Энэ бол айгүй буруу юм. Хүмүүсийг одоо ингэж хөөргөөд юу ч юм ингээд чиглүүлээд хайж чинь гэсэн. Ард нь тэгээ хинч хариуцлага байхгүй. Иймэрхүү гонигтай байдаг. Өндөр уул гэхээр одоо 8000, 7000 за ерөнхийдөө 4000-аас дээш уулууд бол ерөнхийдөө өндөртөө орчиж байгаа. За ингээд өндөр уулыг дагаад өндөр одоо мөсөн голууд одоо тэр ийм байгалийн сүрлэг байдууд бол манийдын нүдэнд бол нэлийн төсөөлөгдөхгүй. Ягаад тэгэхээр асар том. Одоо ингээл Анапурна ч юм уу К2 ч юм уу ингээд дэлхийн том уулууд руу ингээд дөхөөл ингээд харахад ч бүр өөрийн мэдлгүй ийм хүчрэх маш том тэгэл тэндээ салхи шуурга болж байгаа тэр мөсөн голын тэр нарны гэлба гэл хүн ерөнхийдөө баг ингээд нэг хоолоо цээжин дээр нэг юм ингээд тэгэлждэг ийм том уулуудыг харах. Тэгээ энэ уулынхаа ингэр дээр очиод ингээ авиралт хийгээд ингээд явхад бол бүр сантиметр, миллиметр бүрийг нь одоо өөрийнх нь бие физиолог, өөрийнхөө амьсгалаар бол мэдэрч. Тэгэхээр энэ кап гэдэг бол бас өөрөө өөр зүйл. Ерөнхийдөө бол өндөр ууланд авирах байгаа хүмүүсд хоёр сонголт л байгаа. Нэг бол одоо амьдрал бүх зүйлээ дэмжин тавиад одоо өндөр уулын орой дээр гарч мэдрэх тэр кафег авах. Эсвэл зүгээр өөрийнхөө одоо байгаа амьдралаар үргэлжлүүлээд амьдрах тийм маш том хоёр том одоо шалгуур ирдэг. Тэгэхээр хэн өөрийгөө ингээд замаа сонгоод ингээд явна гэдэг тэр хүний өөрийнх нь цэвэр одоо сонголтын асуудал байдаг. Тэрнээс биш одоо хүн болгон уулан дээр гараад тэн дээр гараад гэсэн үг биш. Ягаад тэгэхээр юм болгон одоо өөр ингэсэн одоо төлбөрт
дээ. Эдийн засгийн хувьд болон амнаас эрүүл мэнд маш олон зүйлийн одоо тийм эрсдэлтэй экстрем аялал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тийм учраас одоо уулын спорт сонирхож байгаа залуучууд өөрийнхөө эдийн засаг бас бус бүх зүйлүүдэд тооцоод яг ингэж энэ авиралтуудыг зохиож явахгүй бол заавал 7-8 мянган метрт хүн үхээд идэх юм биш. Зөв жижигхэн уулан дээрээс ч хүн бас унж үхэх тийм магадлал их байдаг. Тэгэхээр ерөөсөө асар хэмжээний эрсдлийг тооцох, тэрэндээ маш сайн бэлтгэх, болгоомжлох амьдрал бол судалгаа, шинжилгээ, аюулгүй байдал гэдэг юм маш сайн нарийн барьж явах гэсэн үг. Ерөнхийдөө өндөр уулаар ингээд авираад явчихсан одоо дэлхийн 14-тэй тэрнээс цаашаа жижиг зөндөө уулуудаар ингээд олон жил сайхан тууштай яваад ирчихсэн хүмүүс бол байдаг. Тийм уулчид зөндөө байдаг. Тэд нар чинь яаж ингэж яваад байгаа юм гэхээр нөгөө нэг л одоо аюулгүй байдал гэдэг юм тултал хангасан л тийм хүмүүс байгаа. Тэр авиралтуудыг 3-4 удаа дээшээ хийдэг гэдэг. Манайхан бол яруу сандруу хүмүүс одоо те болж игэл нэг газ гараад газ дуусгах шийж гэдэг юм ингэж боддог байх. Эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх юм бол шууд ухарч бааз дээр очоод 4, 5, 6, 7 удаагийн довтолгоонууд үйлдсэн тийм туршлагууд байдаг. Одоо жишээлбэл К2 дээр бас уулууд дээр хүмүүс бүр асар олон удаагийн оролдлого хийж үр дүн төрсэн байдаг. Тэгэхээр одоо эдийн засгийн хувьд болон бас цаг хугацааны хувьд ингээд яарад байгаа хүмүүс бол хитрхи бити яараач болгоомжтой бодолтой байгаарэ гэдэг үгийг бол одоо хүмүүс хэлээд байгаа. Тэр тусмаа Аннапурнад одоо авирна гэдэг одоо төлөвөө гаргацсан бол танд мэдээж нэгдүгээрт бие бэлдрийн тэсвэр хатуужил, оюун санааны одоо их хүч одоо ийм шаарддаг ийм хэцүү зүйл байгаа. Тэгэхээр Аннапурнагийн төлөө, ориглын төлөө өөрийнхөө амьдрал, амнаас, бие физиологи бүх зүйлээ золиослоод та Аннапурнагийн орой дээр гарлаа гэхэд тэндээс авах мэдрэмж, тэр байгалийн гайхамшигтай үзэгдэц, харагдц одоо тэр бүх зүйлүүд танд сэтгэлийн асар том шагнал болж оронд нь ирдэг. Тэгэхээр энэ шагналыг мэдрэхийн тулд өөрийнхөө болон гэр бүлийнхээ бүх хүний амьдрал одоо эдийн засаг бүх зүйлийг золиослоод та гарч ийна гэсэн үг. Яг хөө зарим хүмүүс бол ямарваа нэгэн өндөр уулын орой дээрээс бас таашаал авдаг байж болно. Гэхдээ Аннапурнагийн бүлэг массив уулан дээр очисон хүмүүс тэр тусмаа бүх төвшний хүн энэ Аннапурнагаас өөрийн гэсэн аз жаргалыг бас олох боломжтой. Заавал уулын орой дээр гарахгүй, доогоор нь алхаад тэрэнд нэг цай кофе уугаад явган аялал хийгээд нутгийн соёл зүйнсэлтэй танилцаад ингээ явж байгаа та магадгүй уулын орой дээр гарснаас илүү одоо тийм сайхан дурсамжуудыг өөртөө бас бүтээх боломжтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө таны хайгаад байгаа юм таны дээр хүсэж байгаа уулан дээр ч байж болно. Эсвэл тэр уулын бэлдэж байж болно. Тэгэхээр бүх одоо зүйлээ эдийн засаг, бие физиологи, ирээдүй, эрсдэл бүх зүйлээ тооцоо та өөрийнхөө алтан дунджийг гаргаад тэрүүгээрээ яваад хамгийн гол нь өөртөө тухтай, аяттай авах мэдрэмжэндээ найдаж явах хэрэгтэй шүү. За ингээд өнөөдрийн оруулсан гоё түүх маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ таалагдсан бол гоё түүхүүд суугуудынхаа дардаг барьдаг бүх юмнуудыг сайхан тултал дараад өгөөрэй. Дарж чадахгүй байгаа, юм дарагдахгүй байгаа, итгэжгүй байгаа хүмүүс бол өөрсдийн гэсэн одоо тийм YouTube дээр хаягаа нээгээгүй, итгэжүүлээгүй байна гэсэн үг. Тийм учраас та бүхэн яаж итгэжүүлэх вэ гэдгийг миний видеос хэсэг рүү орох юм бол сайн нэг 5-6 хоногийн өмнө хийсэн шиг санагдаж байна. Нэг тийм итгэжүүлэх юм зааж өгсөн байгаа. За тэгээд бүр ингээд сэтгэл зүрхэнд нь үлдээд хоногшоо үнэхээр таалагдсан бол та бүхэн цай кофений мөнгийг ол надад шилжүүлж сэтгэлийн бэлэг барих бас боломжтой. Тэгээд сэтгэлийн бэлэг хүлээн авах дансаа комент хэсгийн хамгийн дээр төрийн болон хаан банкны 2 дансыг бол байршуулсан байгаа. За тэгээд өнөөдрийн хүртэл сэтгэлийн дэм буюу цайны мөнгө өгж байгаа бүх хүмүүстээ үргэлж баярлалдаг. Өдөр болгон орж хардаг. Тэгээд энэ бүх олон хүмүүсийнхаа нэрийг нэг нэгээр нь дурдаад явна гэдэг бол амар их юм бэлээ. Би тэгээ нэг дээр нэг хэсэг оролдож үзсэн. Ойролцоогоор бараг цаг гарan одоо зөвхөн хүмүүсийн нэр дуудаад явах одоо тиймэрхүү байдал үүсчихсэн. За тэгээ тиймэрхүү бичлэг хийхээр өөрийнхөө нэрийг сонсгоо цаг гарan одоо суух уу гэдэг дээр би бас эргэлзэж эхэлсэн. Тийм учраас зүгээр яг та бүхэндээ баярлсан шүү гэж хэлээд одоо ингээд видео болгон дээр бол хэлээд ингээд явчихъя. Тэгэхгүй бол яг
нэг нэгээр нь дурдаад ингээд явна гэхээр бол асар олон хүний нэр ус байгаа юм байна лээ. Тэгээд айгүй хэцүү. Тэднийг бүгдийг скриншот ч юм уу хуулга аваад ингээд тавьчих гэхээр зүг бас нэг хитрхи амарчилсан те зөвхөн хүмүүсийн өгсөн цайны мөнгө цаг гэл ингээд тавьчихж байгаа юм шиг тийм хитрхи сэтгэлгүй юм шиг санагдах гэдэг учраас одоо ингээд яг юу ачаад яг голд нь ингээд эргэлзээд байж гэн. Тийм учраас та бүхэндээ бол үргэлж баярлж байгаа. Тэгээ яаж баярлснаа илэрхийлж бол мэдэхгүй байгаа. Тэгээ ямар ч байсан ядаж нэг айтаахан хүний мэдлэгт нэмэр болж гоё түүхүүдээ та бүхэндээ ингээ хилээд яваад байвал цайны мөнгө өгсөн хүмүүсийнхаа бас ачийг багч гисэн хариулж байгаа юм болоо да гэсэн тиймэрхүү бодол хүсэл бол төрсөн. За ингээд дараагийн гоё түүхүүд араасаа ингээд ээжлээд ороод ирнэ. Тэгээ та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.